Америк улс Венесуэла улсыг Хятад, Орос, Иран, Куба улсаас эдийн засгийн харилцаагаа тасалгахыг шаардаж байна. Америк улс Венесуэла улсын 30-аас 50 сая баррел нефтийг эзэмшгээр болжээ. Европын холбоо Америк нэгдсэн улстай хамтран Украин улсад аюулгүй байдлын баталгаа өгүүллээ. Казахстан улс дэлхийн хамгийн том эдийн засагтай 50 улсын жагсаалтанд нэгдэж байна. Арамдраг үзэгчтэй Тэнгэр телевизийн оройн гадаад мэдээний хөтөлбөр та бүхэнд хүрч байна. Бид өнөөдөр болсон онцлог мэдээлэлээс таймл өргөх болно. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэла улсын төрийн ерөнхийлөгч Делси Родригест хандан хоёр үндсэн шаардлагыг тавьж, шаардлагыг нь биелүүлсэн тохиолдолд нефтийн олборлолтоо нэмэгдүүлэхийг зөвшөөрнө гэсэн тухай албан ёсны 3 их сурвалж Axios, ABC News, Reuters зэрэг томоохон мэдээний агентлагуудад мэдээлсэн байна. Гэхдээ эхний шаардлага нь Венесуэла улс, Хятад, Орос, Иран, Куба гэх улсуудаас эдийн засгийн бүх харилцаагаа дасалж, харин дараагийн нөхцөл нь Венесуэла нефтийн олборлолтын салбарт зөвхөн Америк нэгдсэн улстай хамтран ажиллах, мөн хүнд нефтийн худалдаанд Америк нэгдсэн улсад давуу эрх олгох ёстой гэсэн шаардлагуудыг дурдж байгаа юм. Мөн их сурвалжуудын мэдээлснээр Америк нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио даваа гарагт Конгрессийн гишүүдэд хаалттай хуралдаанаар мэдээлэл өгсөн байгаа юм. Энэ үеэр тэрээр Венесуэлийн одоогийн нефтийн тээвэрлэгч бүх хөлөг дүүрэн байгаа тул тэдэнд шаардлага тавьж шахалт үзүүлэх боломжтой гэж үзэж байгаа гэдэг хэлсэн байна. Түүнчлэн Каракас нефтийн нөөцөө зарж чадахгүй бол хэдхэн 7 хоногийн дотор санхүүгийн хувьд дампуурна гэж тооцоолж байгаа гэдэг юм хэлсэн байна. Ерөнхийдөө үүнээс харахад Америк нэгдсэн улсын төлөвлөгөө Венесуэла улсын нефтийг бүрэн хянах дээр төвлөрч байна гэж хэлж болохоор байгаа юм. Одоогийн байдлаар цагаан ордон энэхүү мэдээллийг өгөөсгөөг байна. Түүнчлэн төрийн департамент энэ талаар тайлбар өгөх хүсэлтэнд хариу өгөөгүй байна. Венесуэла дахь нөхцөл байдлын тухайд нефт тээвэрлэх боломж бүрэн хаагдсан гэж хэлж болохоор байгаа. Тодорхойлбол ABC News төгсөн ярилцлаганд Сенатын зэвсэг хүчний хорооны дарга Рожер Уикер Венесуэлд шинэ нефт олборлох, зөөвөрлөх танкер байхгүй болсон гэж байна. Учир нь хадгалагч газар байхгүй, илгээгч гэсэн газар байхгүй. Танкерууд бүгд дүүрсэн байгааж. Буцаад Дональд Трампын цацаргааны тавьж байгаа хоёр шаардлагыг нарийн харуул. Юун түрүүнд эхний шаардлага нь Орос, Хятад, Иран, Куба гэх 4 улсыг чиглэсэн байна. Хятадын тухайд Венесуэлийн нефтийн гол худалдан авагч улс байна. Тиймдээч Хятадын гадаад хэргийн яам Америк нэгдсэн улсын энэхүү үйлдэлийг олон улсын хуулийг ноцтой зөрчсөн гэж буруутгаж байгаа юм. Хятад улс нь олон улсын мөргөлдөөнд ихэвчлэн төвийг сахисан байр суурьтай байдаг ч гэлээ геополитикийн хувьд тусгаарлагдсан байгаа Венесуэла улсад эдийн засгийн дэмжлэг үзүүлж улс төрийн харилцаагаа хадгалсаар ирсэн байдаг. Үүнд Николас Мадуро чухал нөлөөтэй байсан бол мэдээж. Гэхдээ Хятадаас яаран энэ хэрэгт шууд оролцох магадлал бага байна. Учир нь Венесуэлийн нефтийн экспортын 80% нь Хятад руу гардаг бол энэ нь Хятадын нийт нефтийн импортын дөнгөж 4% байна. Зарим Орос улсын тухайд ерөнхийлөгч Владимир Путин Венесуэлийн эсрэг Америкийн энэхүү давталгаа ажиллагааны талаар албан ёсны мэдээлэл байр суурь илэрхийлдэг байна. Гэхдээ нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлийн хуралдааны үеэр Оросын төлөөлөгч Василий Небензя Венесуэлийн өдөртөгч рүү хийсэн халдлага Венесуэл Кубын олон арван иргэний үхэл нь дэлхийд дахныг хуйлгүй байдал хүчээр ноёрхох иргэн рүү буцааж байгаа аюултай дохио боллоо гэж хэлсэн байна. Түүнчлэн Америк нэгдсэн улс Венесуэлийн байгалийн баялагийг бүрэн хяналтандаа авахыг зорж байгаа нь неоколониалл империализмыг дэмжсэн хэрэгэ гэж анхааруулсан байна. Орос улбаны улсын зүгээс Америк Венесуэлийн асуудалд шууд оролцох магадлал бас бага байна. Үүнийг тайлбарлахын тулд 2019 онд Дональд Трампын Оросын асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан хүн болох Фиона Хилли гэх эмэгтэй энэ 7 хоногт Associated Press агентлагт Америк Венесуэлийн хооронд өрнөж байгаа үйл явдлыг Орос Украинтай холбоон тайлбарсан тухай ярилцлагаас харж болох. Түүний зөвлөхөөр ажиллаж явах хугацаанд Оросын зүгээс Мадурод үзүүлж байгаа дэмжлэгээ зогсоож хариуд нь Америк Украины асуудалд оролцохгүй байх саналыг тухайн үеийн элчин сайд Анатолий Антонов ил болон талдаар удаадараа дэвшүүлж байсан гэдгийг тэрээр хэлж байгаа юм. Энэ нь 19-р зууны Монро доктринын санаатай ижил байгаа. Энэхүү баримт бичиг нь Америк улс Европын улс орнуудыг Америк твийн улсуудад колони байгуулахгүй байх.
Түүнчлэн улс төрд нь оролцохгүй байх шаардлага тавьж, хариуд нь Америк улс Европын асуудалд оролцохгүй байх тухай санааг агуулдаг байна. Ерөнхийлөгч Дональд Трамп ч гэсэн өнгөрсөн бям гарагийн Венесуэлд хийсэн энэхүү цэргийн ажиллагаагаа тайлбарлахдаа энэхүү Монро доктрины зарчмыг ашигласан гэдгээ нээлттэй хэлж байсан байдаг. Дональд Трампыг ерөнхийлөгчийн эхний бүрэн эрхийн хугацаанд Орос улбаны улсаас энэ саналаа албан ёсоор бол тавьж байгаагүй юм байна. Учир нь тухайн үед Америк нэгдсэн улс Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдог төр ерөнхийлөгчөөр хүлээн зөвшөөрдөг байсан. Зарим одоо 7 жилийн дараа нөхцөл байдал тис өөр болсон байгаа. Николас Мадурог юун түрүүнд Америк нэгдсэн улс ерөнхийлөгч гэж хүлээн зөвшөөрдөг. Тиймдээ ч инхүү улсдаа баривчлан авчирч шүүж байгаа юм. Мөн Дональд Трамп Венесуэлэрч тогтохгүй Колумб, Куб, Мексик, Иран зэрэг улсуудын асуудал шууд оролцож эхэлж магадгүй нөхцөл байдал үүсэж байгаа юм. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын хоригт өртөөд байгаа Венесуэлийн 30-аас 50 сая баррел нефтийг Америк улс эзэмшээр болсон гэдгийг өнөөдөр зарлалаа. Олон улсын хуулийн дагуу Америкт Венесуэлийн нефтийг өмчөд эзэмших эрх байхгүй тул Дональд Трампын энэ төлөвлөгөө олон улсаас чамгүй эсэргүүцэл дагуулах шинжтэй байгаа юм. Түүний хэлснээр энэхүү нефтийг зах зээлийн үнээр худалдаалах, үүсэх орлогыг Америк нэгдсэн улс хянах, мөнгө нь Венесуэлийн ард түмний сайн сайхны болон Америк нэгдсэн улсын ашиг сонирхлын дагуу ашиглагдана гэж тайлбарласан байна. Тэрээр нэн даруй эрчим хүчний сайд Крис Райтэд энэхүү төлөвлөгөөг яаралтай хэрэгжүүлэх үүрэг өгсөн байгаа юм. Нефтийг ачааны хөлгүүдээр тээвэрлэж шууд Америк нэгдсэн улс руу терминалаар хүргэх юм байна. Америкийн нефтийн компаниудын оролцооны тухайд Венесуэлийн хуучирсан дэд бүтцийг сэргээж нефтийн нөөцийг ашиглахад тэрбум $10 хэмжигдэхүйц хөрөнгө оруулалтуудыг хийхэд бэлэн гэдгийг илэрхийлсэн гэж. Үүнд Chevron, ExxonMobil, ConocoPhillips зэрэг Америкийн 3 том компани Дональд Трампын төлөвлөгөөний талаар шууд тайлбар өгсөнгүй. Гэхдээ компани төлөөлөгч нар баасан гарагт Дональд Трамптай уулзаж Венесуэлийн асуудлыг хэрэлцэхээр төлөвлөж байгаа гэж Америкийн хэвлэлүүд мэдээлэлд хэлсэн байна. Энэхүү төлөвлөгөөний дэлхийн зах зээлд нөлөөлөх байдлыг харвал 50 сая баррел нефт гэдэг нь дэлхийн зах зээлд тийм ч их нөлөө үзүүлэхгүй байх байгаа. Дэлхийн нефтийн хэрэглээ өдөрт 100 сая баррел авдаг. Зөвхөн Америк улс өдөртөө ойролцоогоор 10 сая баррелийг үйлдвэрлэдэг. Гэхдээ шинжээчдийн зүгээс 30-аас 50 сая баррел хэдий хэмжээний хугацаанд нийлүүлэх вэ гэдэг нь чухал болохыг хэлж байна. Хэрвээ сар тутамд бол Венесуэлийн нийт үйлдвэрлэлтэй ойролцоо зарим жилийн нийлүүлэлтэд харьцуулбал харьцангуй бага. Үүсэх орлогыг мөн хэрхэнд хараах нь тодорхойгүй байна. Гэхдээ Америк улс Венесуэлийн нефтийн үйлдвэрлэлийг сэргээхэд хөрөнгө оруулалтыг их хэмжээгээр хийх шаардлагатай болох нь бол мэдээж байгаа. Учир нь Венесуэлийн үйлдвэрлэлийг 1990-ад оны оргил үе буюу өдөрт 3 сая баррелд ойртуулан сэргээнэ гэдэг нь ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт мөн олон жилийг шаардах магадлалтай. Норвегийн Rystad Energy гэх зөвлөлийн компани тооцоолж байгаагаар Венесуэлийн нефтийн салбар өдөрт 2 сая баррелийг эргэн үйлдвэрлэдэг болоход ойролцоогоор $110 тэрбум хөрөнгө оруулалт шаардлагатай болох юм байна. Үүнээр нэмээд Венесуэлийн нийгэм эдийн засгийн докторгүй байдал, түүнчлэн холбоотон улсуудынх нь улмаас хөрөнгө оруулалтын эрсдэл үүсгэх нь мөн мэдээж байгаа. Венесуэлийн ерөнхийлөгч асан Уго Чавесын үед хувийн компаниудын өмчийг улсын мэдэлд шилжүүлж нефтийн салбарыг тэр чигтэн шахуу улсын өмчийг болгосон байдаг. Харин ExxonMobil, ConocoPhillips зэрэг компаниуд энэхүү Уго Чавесийн засгийн газрын үед 2007 оны ховчлын дараа Венесуэлийн хамгийн сүүлчийн хувийн нефтийн орд талбайг авахд төрийн арбитрээр 1.6 тэрбум мөн 8.7 тэрбум $10 гаргуулсан боловч одоо хүртэл Венесуэлийн засгийн газар төлөөгүй байдаг юм байна. Гэхдээ одоогоор Chevron гэх компани Венесуэлд үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа цорын ганц Америк нэгдсэн улсын компани байна. Өдөрт ойролцоогоор 150 мянган баррел газрын тосыг үйлдвэрлэж байгаа. Венесуэлийн нефтийн салбарын өнөөгийн байдлын тухайд Венесуэл дэлхийн нөлөө бүхий нефтийн экспортлогчдын нэг байсан боловч Америк нэгдсэн улсын хориг түүнчлэн Николас Мадуро, Уго Чавес зэрэг удирдлагуудын үеийн хөрөнгө оруулалт эрс буурсан явдал авлага хэл хахуулын асуудлуудын улмаас уналтанд орсон одоогоор үйлдвэрлэл нь дэлхийн нийлүүлэлтийн 1% ч хүрэхгүй байгаа юм. Өчигдөр Парис хотод болсон дээд хэмжээний уулзалтанд 35 улсын удирдагчид оролцож Украины асуудлаар хэлэлцсэн байна. Энэ үеэр Америк нэгдсэн улс, Франц, Их Британи гэх улсууд Украинд аюулгүй байдлын дэмжлэг үзүүлэхээ амласан байна. Тэгэд Украин Оростой төр гал зогсоох эхийн гэрээ хийсэн тохиолдолд Украиныг хэрхэн хамгаалах талаар зөвлөлдөхөөр уулзалтыг зохион байгуулсан юм байна. Энэхүү уулзалтаас гарсан төлөвлөгөөний дагуу Европын холбооны дэмжлэгтэйгээр Америк нэгдсэн улсын хяналтан дор гал зогсоох гэрээг хэрэгжүүлэх юм.
За үүнд нь нисгчүүд дрон мэдрэгч хиймэл дагуул ашиглахаар төлөвлөсөн гэж байгаа. За харин Франц, Их Британи улсууд төр гал зогсоох гэрээ хэрэгцсэн тохиолдолд Украин улс руу цэргээ илгээнэ гэсэн байна. За энэ тундаа Франц улсаас тодорхой хэмжээгээр цэргийн бүрэлдэхүүнээ байрлуулж хамгаалтын зориулттай цэргийн баазуудыг байгуулахаар төлөвлөсөн байгаа юм байна. Энэхүү шийдвэрийн хүрээнд Украины ерөнхийлөгч Володимир Зеленский, Франц улсын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Их Британи улсын ерөнхий сайд Кир Стармер нар төр гал зогсоох гэрээ батлагдсан тохиолдолд олон улсын хүчнийг хэрхэн зохион байгуулах, зөвхөн дайныг зогсоох тал дээр хэрхэн уялдуулахыг төлөвлөсөн гэрээнд гарын үсэг зурцгаасан байна. Түүнчлэн Парис хотод Америк Украины эвслийн алба байгуулж аюулгүй байдлыг зохицуулах, Украины цэргүүдийг сургалт тоног хөөрөмжөөр хангахаар тохиролцсон байна. Энэхүү явдалтай холбогдуулан Америк нэгдсэн улсын элч Стив Витков, Жаред Кушнер, генерал Алексос Бринкевич нар Америк нэгдсэн улс Украиныг дэмжих болохоо хэлж ямар ч гэрээ хэлэлцээрт хүрсэн бай айх хэрэггүй гэж хэлсэн байна. Европын холбооны олон улсууд уг төлөвлөгөөг дэмжиж байгаа ч гэлээ зарим улсууд хэд нэг талыг дэмжиж оролцохгүй болохоо мэдэгдсэн байна. Үүнд Герман улс төр гал зогсоох гэрээ хийгдсэн тохиолдолд Украины газар нутагт нэвтрэхгүйгээр ойр орших улсаас нь ажиглахаа хэлсэн байгаа юм. Үүнтэй адилаар Бельги, Хорват, Чех гэх улсууд хязгаарлагдмал оролцоотой байх төлөвтэй. Гэсэн хэдий ч уулзалтын ерөнхий уур амьсгалыг дүгнвэл Европын удирдагчид Америк нэгдсэн улс болон Европын эв нэгдлийн бэлэгдэл болсон уулзалт байлаа гэж дүгнсэн байна. Зарим Орос улбаны улсын зүгээс энэхүү дэд хэмжээний уулзалтад болон баталсан төлөвлөгөөнд ямар нэгэн байдлаар мэдээлэл хийгээг байна. Одоогийн байдлаар Орос улбаны улс Украины нийт газар нутгийн 5.1 орчим хувийг өөрийн хяналтанд байлгаж байгаа. Дайныг дуусгах шийдвэр энэхүү улсаас ихээхэн хамаарч байгаа юм. Харин Украин улсын ерөнхийлөгч Володимир Зеленский газар нутгийн асуудал, ялангуяа Донбассын эзэмшлийн асуудлаар Орос улбаны улсын эрх баригчдтай шийдэлд хүрээгүй хэвээрээ байгаа талаар хэлж байна. Өнгөрсөн он буюу 2025 онд Казахстан улс эдийн засгийн хувьд томоохон амжилт үзүүлсэн түүхэн жил нь болж өнгөрсөн байна. Тодорхойлбол дотоодын нийт бүтээгдэхүүн нь 300 тэрбум $, давж нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь 15,000 $-д хүрснээр бүс нутагта тэргүүлээ зогсоохгүй дэлхийн хамгийн том эдийн засагтай 50 улсын жагсаалтанд орсон байгаа юм. Эдгээр үзүүлэлтээс Казахстан улс өнгөрсөн жилийн хугацаанд эдийн засгийн 6-аас дээш давсан өсөлт үзүүлсэн байгаа нь харагдана. Замун үйлдвэрлэл, дижитал үйлчилгээ, аялал жуулчлалын салбартаа гүйцэтгэх сайтай өнгөрсөн байгаа нь харагдаж байна. Тэр дундаа Казахстан улсын засгийн газрын зүгээс аялал жуулчлалыг дэмжих чиглэлд стратегийн бодлогуудыг хэрэгжүүлсэн үр дүнгээ харуулж чадсан байгаа юм. Өнгөрсөн оны хугацаанд гэхэд тухайн салбарт оруулсан хөрөнгө оруулалт нь 38% өсөж ойролцоогоор $2 тэрбум хүрсэн байгаа юм. Түүнчлэн гадаад хөрөнгө оруулалтыг нэгдсэн дүнгээр нь харвал 2025 оны эхний улиралд гадаадын шууд хөрөнгө оруулалт нь $6.6 тэрбум хүрч Нидерланд, Хятад, Арабын нэгдсэн Эмират, Катар гэх улсууд тэргүүлэх хөрөнгө оруулагчдаар нь тооцогдсон байна. Үүний дундаас Америк нэгдсэн улс болон Хятад улстай эрчим хүч, тээвэр, дижитал, технологи, үйлдвэрийн салбаруудыг онцгойлон хамтран ажиллаж байгаа юм. Харин эх оны тухайд шинжээчид 2026-нд Казахстан улсын засгийн газар хөтөлбөрт тулгуурласан өсөлтөөс татгалзаж бүтээмжид суурилсан доктортой өсөлт рүү шилжилтийн үе болох төлөвтэй байна гэж тодорхойлсон байна. Түүнчлэн дэд бүтэц технологи чиглэсэн бодлогоо эрчимжүүлснээр Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн байр суурь бэхжүүлэх боломжтой гэж харсан байна. Энэ онд ерөнхийдөө мөн санхүүгийн нөхцөл нь чангарч эдийн засгийн өсөлт саарч дотоодын нийт бүтээгдэхүүн нь 3.5-аас 4.5% өсөх магадaltaй өмнө хэлсэн байна. Зарим мөнгөний бодлогын тухайд инфляцийг 10-аас 12% түвшинд хадгалах төлөвтэй байгаа юм. Гэхдээ бодлогын хөөг 18%-аас 16-аас 17% хүртэл нь аажмаар бууруулж магадгүй. Үүнтэй холбогдуулан тухайн улсын ерөнхийлөгч Касим Жомарт Такаев өндөр инфляцтай байгаа ийм үед эдийн засгийн доктортой өсөлтийг цаашиж гисэн хангаж ажиллахын тулд хийх шаардлагатай бүтцийн реформууд байгаа талаар анхааруулж байна. Өнөөдрийн сүүлийн онцлог мэдээг хүргэх гэж байна. Тэгэхээр Европ даяар их хэмжээний цас орж цасан шуурга болж байгаа. Үүний улмаас тээврийн хэрэгсэл зорчигчдод хүндрэл учруулж 6 хүний амнаас эрсэлсэн хэрэг гарлаа. Цаг үеийн энэхүү эрсэл нь Европын баруун болон төв хэсгийг дайрч цаашиж гисэн нөхцөл байдал үргэлжлэх төлөвтэй байгаа юм. Замнасан алдсан хүмүүсийн тухайд тодорхойлбол Франц улсад 5 хүн аюулгүй байдал хангагдаагүй халдваргаатай замын осолд орж замнасан алдсан байгаа юм. Энэхүү харамсалтай явдлууд Францын Ландес мужид болон Парис хотын ойролцоо тохиолсон байна. Зам тээврийн ослоос гадна нэгэн такси цасан дээр гулгаж Марн гол руу машинтайгаа унснаар жолооч нь нас барсан байгаа юм.
Түүнчлэн Босны Сараветтад нэгэн эмэгтэй мод нүсний улмаас үүссэн 40 см-ийн засан нуранга дарагдан амьнасаа алдсан байна. Европ даяар эрх баригчид засан шуургатай холбоотой сэрэмжлүүлүүд зам анхааруулгуудыг аль хэдийн өгч эхэлсэн байгаа. Мөн Европод хүйтний улирал дуустал ахин цас ихээр орох болон үүний дагаад засан шуурга болох эрсдэл ихтэй байгаа талаар мэдээлж байна. Франц улсын 38 дүүрэгт цас замын мөсчлөлтийн улмаас улбар шар түвшний сэрэмжлүүлгүүдийг гаргасан байна. Эрх баригчид иргэдийг шаардлагатай тохиолдолд гэрээсээ гарч залбирлах гэрээсээ ажиллахыг зөвлөж байгаа. Дахин галт тэрэгний үйлчилгээг аль хэдийн цуцалж Парис хотын нисэх онгоцны буудлууд үйл ажиллагаагаа танан хязгаарлаж байгаа юм. Үүнд Ройс Шарл Гол нисэх онгоцны буудал талбайн засаа цэвэрлэхийн тулд турх хугацаанд нийт нислэгийн 40%-ийг цуцлахаар болсон байна. Зарим Орлын нисэх онгоцны буудлын тухайд нислэгийн 4/1-ийг цуцлахаар төлөвлөж байна. Мөн Амстердамын Шитхол нисэх онгоцны буудлын 1000 гаруй нислэг туслагдаж, мөн олон мянган зорчигчид явах боломжгүй болсон байгаа юм. Одоогийн байдлаар зорчигчдын аюулгүй байдлыг хангахын тулд цас цэвэрлэх болон нислэгийн онгоцыг мөстүүлэхгүй байх тал дээр тасралтгүй ажиллаж байгааг албаныхан хэлж байна. Европын цагуурийн байгууллагууд гэрээтэй шуурга замун Их Британд ойртож байгааг сануулж байна. Мөн иргэдэд сэрэмжлүүлгүүдийг аль хэдийн өгч эхэлсэн байна. Мэдээ үргэлжлэж байгаа энэ хэсэгт зарим мэдээллийг товчоор багслан мэдээлнэ. Энэ удаагийн Милан хотноо болох 2026 оны өвлийн олимп 2 дугаар сарын 6-нд эхэлж 2020-нд дуусах төлөвтэй байна. Гэвч хоккейн цэнгэлдэх хүрээлэнгийн зарим хэсэг цагтаа дуусахгүй байх магадaltaй байна. Олон улсын хоккейн холбооны ерөнхийлөгч Люк Тартев тоглолт болох газарт суудлын тоо төлөвлснөөс бага байгааг хэлж бүтээн байгуулалтын ажил удаашрж байгаа гэлээ. Үндэсний хоккейн лигээс мөсний чанар аюулгүй байдлын стандартыг хангахгүй бол тоглогчдоо илгээхгүй гэж анхааруулan талбайг шалгах мэргэжилтнүүдийг илгээжээ. Сауди Араб улс энэ оны 2 дугаар сарын 1-ээс бүх гадаадын хөрөнгө оруулагчдад санхүүгийн зах зээлийг нээхэр болсноо зарлалаа. Энэ ажлынхаа хүрээнд хөрөнгө оруулалтуудын хязгаарлалтуудыг зоцолж шинжилэл хийхээр болсон байна. Энэхүү албан нь гадаадын хөрөнгө оруулалтыг ихээр татах, нефтээс хараат бус эдийн засгийн шилжилтийг хийх зорилготой гэлээ. Харин ийхүү нээлттэй болсноор Сауди Арабид хөрөнгө оруулах хүмүүс нэмэгдэх нь гарцаагүй байна. Elon Musk-ийн хиймэл оюун ухааны компани XAI нээлттэй хувьцаат компани болохын өмнөх шатндаа 20 тэрбум $10 босгож анхны зорилтоо давжээ. Nvidia, Fidelity болон Катар улсын хөрөнгө оруулалтын сангууд оролцохоо аль хэдийн зарласан байна. Үүнтэй зэрэгцэн тухайн компани хөгжүүлдэг Grok чатбот хэд хэдэн улс оронд хурц шүүмжлэлт өртөөд байгаа. Тодорхойлбол Grok нь эмэгтэйчүүд болон насны хүрээгүй охидын ёс бус зөвшөөрөлгүй хууль бус байж болцсошгүй дүрсүүдийг үүсгэсэн гэж шүүмжлэгдэж байгаа юм. Үүн дээр хууль тогтоогчид тайлбар шаардаж эхэллээ. Энтэг улсын уламжлалт гоё чимэглэлийн ургамалд тооцогддог гүн цэнхэр цэцгийг цай болон будагч байдлаар ашиглах эрэлт нэмэгджээ. Үүнтэй холбогдуулан тариачдын амьдралч гэсэн эрс сайжирсан байна. Одоогоор Европ болон Их Британд зохицуулалтын зөвшөөрөл хязгаарлагдвал байгаа хэдий ч цэцгийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөө байгалийн тод өнгө нь худалдан авагчдын сонирхлыг дэлхийд даяар татаж эхэллээ. Тодорхойлбол Нилан Бахрама, Нэтэрсэнх гэх хоёр бизнес эрхлэгчид хамтран тариачдад тэр дундаа эмэгтэйчүүдэд уг цэцгийг ургуулах, түүх, хатаах арга барил дээр тусалж байгаа юм байна. Дэлхийн зах зээлийн чанарын стандартыг хангахаар ажиллаж байгаа гэлээ. Та бүхэн Тэнгэр телевизийн гадаад мэдээний ярианы тойм хөтөлбөрийг хүлээн авч үзүүллээ. Анхаарлаа хандуулсан явдал баярлалаа.